Оройн дөргийа. Эрчим хүчний яамныхын бас санаачлагтай мэдээлэл өргөж байгаад баярлалаа. 4 асуулт байна. Эхнийх нь 5 байршил цэрэгт эрчим хүчний станц барина гэд хувийн ишлүүдээр санал авж байгаа. Нууц биш бол хэдэн компаниас санал ирсэн бэ? Тэр өөрөө бодлого тодорхой гаргаад за манай хэрэгжүүлнэ гэж хэлэх юм бол манай аж ахуйн нэгжүүд бол бүгдээрээ бизнесээ өргөдөх үүднээс эрчим хүчний их үүсрэг нэмэгдүүлэх үүднээс бол дэмжиж ажиллах бүрэн боломж байгаа гэж харж байгаа. Баг үний саналаар шалгаруулна гэсэн байна. Эрчим хүчний яамны зүгээс 1 кВт-ийг хэдэн төгрөгөөр тооцож байгаа вэ? Хоёрдугаар асуулт. Доголдол гарсан тохиолдолд 290 МВт чадал хязгаарлана гэсэн байна. Сая хэлсэн эхний ээлжинд 25,000 дараа 80,000 өрхийг ингээ хязгаарлаад явна гэж байгаа тий. Энийг яг аль байршил дээр хаана хэдэн цаг тасрах юм бэ гэсэн тийм төлөвлөгөө байна уу? Тэгэхээр зөвхөн өрхийн тоогоор тэгж харагдаад тахлаар аж ахуйн нэгжийн тоогоор харагдаад тахлаар манайх тасрах юм уу үгүй мүү гэдэг мэддэхгүй байна. Тэгэхээр яг доголдол гарах юм бол энэ байршлууд дээр дүүрэг, хороо, аймаг сумаар нь хязгаарлана гэсэн төлөвлөгөө байх ёстой. Улс орны удирдах газар халуун ус тасран гэдэг мэдээллийг бол их тодорхой өгдөг болоод байгаа шүү дээ сүүлийн хэдэн жил бол. Тэдээс тэдний өдрүүдэд тасалнаа гэж яг ирэх өдөр бол ирдэг болж байгаа. Эрчим хүчний яамч гэсэн энэ хэмжээнд ажиллах хэрэгтэй. Тэр мэдээлэл байна уу? 3 дугаар асуулт. Ахуйн хэрэглээнд дэх нүүрсэн халаалтыг үе шаттай бууруулна гэд та бүхний тараасан материал дээр байна л та. Тэгээд нэг бодлого 9 ажил 3 зарчим гэж энийг бол дэмжиж байна. Гэхдээ энэ дотор нэг зүйл тусааг байна. Эрчим хүчний хэмнэлтийг ерөөсө бичиг байна. Эрчим хүчний зохицуулах хоороон дээр өнөөдөр барилгын эрчим хүчний аудитор гэж бэлтгэж байгаа. Үйлдвэрлэлийн болон бусад зүйлээр 3 төрлөөр байгаа тийм ээ. Барилгын эрчим хүчний аудиторынхаа тоог бид нэмэгдүүлэхгүй бол их үүсрээ нэмэгдүүлнэ л гэж яриад байдаг түнээс хэмнэлтэд ерөөсөө ярьж чадахгүй байгаа. Энэ дээр одоо 26 оны байдлаар хэдэн аудитор байна вэ? Барилгын эрчим хүчний аудитор. Цаашдаа энэ тоог хэд болгож нэмэгдүүлэх гэж байгаа төлөвлөгөө байна уу? Төсөөлөл байна уу? 4-р асуулт. 5 жилийн үндсэн чиглэлээр та бүхний зорилтууд 13 туссан байгаа. Суурь түвшин 2024 оноор зорилттой түвшин 26-27-28 гээд 30 хүртэл явж байгаа. Сая жишээлбэл экспорт хизээ экспорт эрчим хүчийг экспортлж чадах вэ гэдэг асуултын одоо хариулт бол тэрэн дээр байгаа шүү дээ та бүхэн. Тэрнээс харах юм бол шууд хэлэх боломжтой тоо. Өнгөрсөн жил баталсан улсын гурлын 50 доллар тогтоол байгаа. Очроод гишүүнтэй зоог нь бас оролцоод ажлын хэсгээр нь батлуулсан. 10,000 нарны дээврийн хөтөлбөрийг хийсэн. Тусгасан байгаа. Одоо айлууд нарны панел тавиад илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээ нийлүүлэх боломжтой байгаа. Гэхдээ энэ нь дэд станцаас хамаарат боломжгүй хороодууд багуудын байршлууд байгаа. Тэр байршлуудыг тодорхойлсон бичгээр нь байна уу? Яг аль дүүргийн аль хороон дээр төрөөс төвийн сүлжээнд цахилгаан авах боломжтой юм бэ гэсэн. Энэ 4 асуултанд хариулт авъя. За найдлаас микрофоныг өгье. За би товч суурийн тавиад манайхын тов тодорхой хариулчихна. Энэ бол бүгдээрээ тодорхой тоотой, судалгаатай, хугацаатай байдаг. Энэ салбарын угаасаа үндсэн ажлын юм аа. Саяны 5 аймгийн нээлттэй сонгон шалралт дээр Монгол улсад анх удаа болж байгаа өгцөн. Нээлттэй явж байгаа бүх эрчим хүчний яамны вебсайт нэр байгаа. Дуудлага худалдаа нь бүр лайваар олон нийтэд ил тод явна. За нийт 115 компани сонирхлоо илэрхийлсэн. Хөрөнгө оруулаад 12 сараас өмнө тэр төслийг хэрэгжүүлье гэд. За үүнээс аль бие усаар саналаа ирүүлээд шаардлага хангасан 19 компани үлдсэн. 19 компани 5 байршил дээр одоо нөгөөдөр 4 өдөр өрсөлдөнө гэсэн үг. Энэтэй холбоотой бүх мэдээлэл тод байгаа. Лайваар явах учраа энэ дээр та бүхэн үзээрэй. За үн өртгийн хувьд энийг хамгийн сонирхолтой зүйл энэ байгаа. Үн өртгийг эрчим хүчний яам тогтоохгүй. Тэр байтугай нээлттэй сонгоомжлолтой эрчим хүчний зохицуулалт хорош тогтоохгүй. Энэ бол яг төсөл хэрэгжиж байгаа бизнесийн зардал, өртөг, хөрөнгө оруулалтын зардал дээр гарахаас өөр ямар ч аргагүй. За энэ бол бидний бас бүгдээр ажиллах хэрэгтэй. Монгол улсын эрчим хүчний бодит үн гарна. Бодит үн. Энээс хинч доошоо байх юм бол хинч хийхгүй үргэлжлэмж эрчим хүчнийг хязгаарлана. Тэгэхээр яг энэ бол эрчим хүчний салбарын ялангуяа сэргээгт эрчим хүчний бодит үн гарах юм аа. За тэр хязгаарлалтай холбоотой төлөвлөгөөн дээр цэрэн жамс дарга хариулна. Хэмнэлттэй холбоотой төлөвлөгөөнд эрчим хүчний зохицуулах хороноос хариулна. Экспорттой холбоотой асуудал 10,000 айлын нарны юун дээр инх түвшин дарга хариулнаа. Зүгээр тэр юу хэмнэлтийн хувьд бид нар энэ 9 ажилдаа яг нэрлэж оруулаагүй боловч том ажлын нэг тухайлбал энэ өвлийн ачааллыг давахын тулд бид хэрэглээгээ бас нөгөө талаасаа зөвхөн үйлдвэрлэл бэлэн цахилгаан дулаан хүлээх биш хэрэглээгээ иргэд бид нар өөрсдөө хэмндэг, тохируулдаг
байх ёстой юм аа. Энэ талаар мэдээллийн, сурчлагын, ухуулгын ийм ажлыг бид бас өрн хилцүүлгийг өрнүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За энэдрийн микрофоныг хүн тус бүрээр 2 минутаар өгье. За Лувсан жамд гишүүний асуудалд хариулъя. Эрчим хүчний салбар үндсэндээ бол 5 сарын 10, 9 сарын 10-нд өвөл зүүнний гэсэн 2 гурван баталдаг. Тэгэхээр 9 сарын 10-нд гарах өвлийн горимоор бол 24 багц болгоцсон байгаа хамгийн одоо 530 мегаватт дээр. Тэгэхээр байршлууд нь нэг үржлэн гараад төлөвлөгөө нь гарчдаг. Зуны бага ачааллын горим дээр бол манайх энэ сая ус сувг гэж ярьдаг чинь манай эрчим хүчний салбарын зуны горимд батлагдж байгаа горимын дагуу бид шугам сүлжээгээ засварлагад хийж зориулдаг ийм л горим байгаа юм. Тэгэхээр бүх төлөвлөгөөнүүд бүх юм гараа явчихна. Гэтэ аль бол хязгаарлалтыг хийхгүй гэж байна. Тэгвэл одоо бас гэмтэл саатлууд тоноглууд их гардаг. Ягаад тэгэхээр үйлдвэрлэл хэрэглээ, үйлдвэрлэл хоёр жиг хамтхан явдаг учраас манай салбарын онцлог энэ дээр үүдээ шүү. Та бүхэнд баярлалаа. За дараагийн хариултыг энэдрийн микрофон өгье. За эрчим хүчний зохицуулахаараа төвшин чулуун хариулж байна. Төвшин жүмс гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр эрчим хүчний хэмнэлтийн асуудал бол хамгийн чухал байгаа. Энэ эрчим хүчний энэ дутагдaltaй энэ үед эрчим хүчийг үнэхээр хэмж чадах юм бол бараг дахиад нэг дунд оврын шинэ өхөөсөр барих төвчний юм хэмнэлтийг бол бас өхөөсрийг бүрдүүлж юм боломжтой байгаа. За өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны эрчим хүчний хэмнэлтийн 83 аудитор байна. Яг барилгын хэмнэлтийн 35 аудитор одоо яг эрхээ аваад ажиллаж байгаа. Ер нь энэ 35 аудиторуудын хувьд бол барилгын эрчим хүч одоо барилгын одоо эрчим хүчний хэмнэлтэн дээр бол зөвлөмж гаргаад ингээд ажиллаж байгаа. За хариулт тослоо. За Лувсан жамц гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний яамны бодлогын газрын дарганы их түвшин. За хэрэглэгчийн бага уурын сэргээгт эрчим хүчний тухайд бол Улаанбаатар хотын хэмжээнд 53.4 мегаваттын нарны автан болвол 102 фидерт бол холбох боломжтой байгаа. За байршлаар нь бол бас тооцоо судалгаа хийгдсэн байгаа. Тухайлбал 35 ангилвольтын дэд станцад бол холбогдох тооцоог бол хийсэн. За тухайлбал одоо Санзай, Хуурай, Мухар, Аргүнт, Өөргүнт, Зүүн салаа, Баруун салаа гэх мэтчлэн ингээд байршлуудыг бол тодорхой гаргасан байгаа. За эрчим хүчний экспортын хувьд бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 5 жилийн үндсэн чиглэлээр бол бас эрчим хүчний экспортыг бол эхлүүлнэ гэж бол дурдсан байгаа. За гадаадын хөрөнгө оруулалтыг бол татах замаар эхлүүлнэ. За хариуцах нь бол шадар сайдын ажлын алба эрчим хүчний яам бол хамтран хэрэгжүүлэгчээр ингээд орохоор тусгацсан байгаа. За хариулт төсөл. Тодруулъя. Лувсан жамц гишүүний микрофоныг өгье. Маш тодорхой хариуллаа, баярлалаа. Тэгээд эрчим хүчний аудитор дээр цаашдаа хэд болох вэ гэсэн төлөвлөгөөг асуусан. Тэрийг мэдмээр байна. Яагаад тэгэхээр өнгөрсөн жил 35 аудитортай байсан. Энэ жил бас хэвээрэл байна. Сая хэмнэлтэд бид нар хэрэгжүүлэл явах юм бол цаашдаа бид нар дор хаяж жилдээ 200-аас 300 аудиторууд маань 5-аас 10 барилга дээр эрчим хүчний аудит хийгээд тэрнийгээ дулаалдаг, утаа гаргадаггүй болгодог, яндангуй болгодог гэсэн ажлууд хийгээд явах хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо байгаа 35 цаашдаа хэд болж нэмэгдэх вэ гэсэн нэг тодруулах асуулт байна. Хоёр дахь нь өнгөрсөн жилийн улсын хурлын 57 дугаар тогтоолд 119 дэх тогтоол 2 байгаа. Энэ бол асуулт гэхээсээ илүүтэй энэ дэр маш олон та бүхний хийх ажил дээр одоо тусах боломжтой, дэмжигдэх боломжтой саналуд байгаа учраас тэрийг бас 9 одоо ажил дээр хийж өгөөсэй гэж санал хэлмээр байна. За хариулъя. Энэдрийн микрофоныг өгье. Гишүүнтэй бол эрчим хүчний зохицуулахаараа санал нэг байгаа. Бид бас 35 аудитор бэлдээд жил болгон бас ажлын дүгнээд явдаг, ачааллыг бас авч үздэг. Сүүлийн үед 24 оны үн тарифын өөрчлөлтөөс хойш ер нь орон байраа дулаалаа гэдэг нэг томоохон юм аян өрнөж явж байгаа. Энэ дээр бол эрчим хүчний хэмнэлтийн барилгын хэмнэлтийн чиглэлээр бол нэлээд их ажлууд гарч ирж байгаа. Бид бол энэ 35 аудиторыг бол одоо нэг дахин ер нь 70 болгож нэмэхэд ер нь боломжтой юм байна гэсэн тооцоолыг манай хүмүүс хийсэн байна.
Лувсан Жомс гишүүнд тодруулах 1 минут өгье. Баярлалаа. Тэгвэл та бүхэн маань сая хэлж байгаа нэг бодлого 9 ажил 3 зарчим дээр бас энэ бол эхний драфт эхний хувилбар юм биш үү, тийм ээ? Энийгээ дахиад дэлгэрүүлж бичиж тусах гэж би ойлголоо. Тэр зүйлийг нь бас эдийн засгийн байнгын ороо дээр мэдээлэл авъя. Хоёрдугаарт нь жил бүрийн 5 сарын 10, 9 сарын 10-нд хязгаарлах горин баталдаг гэж байгаа. Энэ хязгаарлах горин батлахлаар энэ мэдээлэл бас олон нийтэд түгээх ажлыг сайн хэдтэр хийвэл зүгээр гэж бодож байна. Одоо энэ ус таслах хуваарийг бол бараг л хотоороо мэддэг болчихлоо шүү дээ, тий. За манай хотхон, манай хороо, манай дүүрэг дизээ тасрах юм байна гэдэг мэддэгтэй адилхан сая хэлсэн таны дэлгэрэнгүйгээр хэлсэн байршлуудыгаа бид нэр өвөл болохоос өмнө эсвэл дулаан өнгөх үедээ за 290 мегаватт дутах юм бол эндээс эхэлж хязгаарлана шүү гэсэн бодит мэдээллийг өгөх буюу төр өөрөө тодорхой байдлыг бий болгох хэрэгтэй. Энэ дээр нь та бүхэн манай анхаарч ажиллахыг хүсье, амжилт хүсье. За гишүүн санал хэллээ. Бачмаг гишүүн